Хэлээд бат гарч гэлээ гэж байгаа. Жохон дундуур нь жохон сэргээл тахгүй тэгэхгүй бол бас жохон нэр хүрээд. Яг би нөгөө унтж байгаа шүн босч гэж өгөн бодхой боцсон. Гэтэ би унтахаараа ерөөсөө шүн сэрдэггүй байхгүй. Шүн 2 цагт сэрүүл тань 3 цаг сэрүүлэхэд би ерөөсөө сэрдэггүй шууд ирчтэй унтчихдаг учраас надад үлдчихэж байгаа сонголт нь аль эсвэл гүрэх байдаг. Тэг сүүлийн үед яг жоох ингээд хичээгээд байгаа хэрнээ жоохон гараас юу ч гарч өгөхгүй яг ингээд хийсэн бүтээсэн юм ингээд байхгүй тэр нь бас ингээд жоохон хэцүү жоохон шантармаар байгаа гэхдээ болох байхаа тийм баг болно чадна гэж бодож байна. Тэгэхээр ямар ч байсан дараагийн 7 хоногт авчи. За миний яг хэлмээр байгаа зүйл маань юу вэ гэхээр энэ 7 хоног маань айгүй одоо энэ баг маргааш 21 дэх өдөр дараагийн 7 хоногт шүүлэг явцын шалгалтууд гэдэг хэдүүд айгүй чухал байгаа. Тэгээд зарим зүйлсээр олж чадхаараа хийсэн, зарим дээр нь үнэхээр амжихгүй хийж чадаагүй зүйлсүүд байгаа. Гэтэ юу гэдгийг аль болох өөрийнхөө чадхаараа хичээж байгаа юм чинь багч ихсэн үр дүн гарах байхаа гэж найдаж байна. Ер нь нэг тиймэрхүү тэгээд дээрээс нэг дараагийн 7 хоногт гэхэд багийн 5 дахьтаа юм хураалгаад нэгтгэд юм танилцуулах хэрэгтэй. Харин тэр маань амар түүхий байгаа. Одоо тэгэхээр энэ 7 хоног л нэлээд чанга 7 хоног болно гэж бодож байна. Тэр хэрээрээ бас өөрийгөө ер нь жоохон шахъя гэж бодоод өнөөдөртөө бас нэг жоохон суучих гэж бодоод сууж байна. Тэгээд орой минь за одоо 10 сарын 19-ний өдрийн үеийн би ямар ч бас нэг юм бичлэг студи хиймэг бичлэг хийсэн юм. Тэгээд миний хувьд нэг ямар удаан сууж чадахгүй хүсрээд 30 минут нэг болох гэдэг ийм бичлэг бас хийх үзье гэж боддог байсан. Тэгэхээр бас тэрийг сая яав хийчих гэж бодлоо. Тэгээд уусаа шууд нэг шин дотор бүх агуулга толгороо хийхгүй ч гэсэн ямар ч байсан санаж байгаа зүйлсийг хийгээд тэмдэглээд явж ивэл ямар ч байсан толгойд багхан ч гэсэн зүйл үлдэх байхаа л гэж бодож байна. За эхлэе. Нөгөө өдөр нь би жоо унтцсан байхгүй тийм болооч тэр модо бүр тийм амар нээд бас хөхгүй байг тэрэндээ бас айгаа баярлж байна. Гэтэ одоо ингэж байгаа ч гэсэн өглөө нь бас яг гор нь яг яаж гарахыг бас мэдэхгүй байна. Тийм дараа бас хийдээд ирсэн. Түрүүн бас нэлээд дуудаг бэлтэж байгаа. Зүг бэлгээд дууж. Тэгэхээр нөгөө ялч өөртөө ярихаар жоох нэг ингээд утас руугаа анхаарлаа яагаад анхаарал сарнаа жоох тийм зүйлс мэдээж болж байгаа. Тэгэхээр ямар ч байсан хамгийн багадаа 25 минут. Гэтэ би урттай бол нэг тэгж амар суухгүйгээр нэг 4 цагийн орой аавна гэдэг чинь нэг хамгийн багадаа 30-аас 1 цаг минутыг нэг цагийг жоохон уншихтаа зориулъя гэж бодож байна. Тэгээд энэ жилиг яг хий гэж нэг энэ яг би юус ядчих үзэж байгаа юм бол юмс амар сайхан гэдэг би өөр их хэвчээ ирсэн юм. За энэ дээр амар гоё вайб өгч.
Яа нөгөө юм аа. Төрүүлээ дугаад усглаа. За ингэсээр хөтлөө би баг түрнээс 10 минут бүр явчихлаа. За тэгээд яханд бол бас таймераа эхлүүлчихье. За таймераа эхлүүлээд voice бас эхлүүлчихлээ. Би бас нэг унших учраас энэ унших гээд би
Facebook очдог, рүү очдог учраас бас ингэж байгаа миний бол бистэж юу нөхөх юм тий байгаа юм шиг надад санагдчихлээ. Өдөр болоод ирэхэд би нөгөө ажил яасан юм аа гэдэг аюу анхаар сарндаг одоо яг байгаа ч гэсэн харьцан гайгүй надад санагдчих. За түрүүн дискретив судалгаан тий хүн амзуу газар зүүн байршлын амжилт чухал байсан тий. Дискретив судалгааны өвчлөлийг газар зүүн байршлага онцлогоор нь судалж үздэг. Бид тулгымцсан асуудлыг газар зүүн тархалтыг улам ойлгомжтой болгохын тулд эрүүл мэндийн байрлалаар нь өрсөлдөг. Гэхдээ тухайн өвчнөд холбоотой байж болох амьдарч буй газар, төрсэн газар, ажлын газар сургууль томцолтой. Нөгөө нэг твэрэндээ ингээд бодоод тархалтаар нь өвчний гарсан нутаг дэвсгэр хот амьд бус сургууль ажлын байр. Цаг хугацаа чухлаа. Альва үйлдэл үзэгдэл тархалтыг цаг хугацаанаас хамаарч олон жилийн ба нэг жилийн хөндлөнөөс болж дунд гарна. Өвчлөлийн тоо цаг тутам өөрчлөгдөж байдаг. Зарим өвчлөл нь тогтмол тохиолдол урьдчилан тааварлаж болдог. Бид үлдэн гарсан өвчний гаралт тухайн өвчнөд өртсөн болон өртөж болох хувь намыг тодорхойлж улмаар анхдагч сэргийлдэг. За үзэгдлийн тархалтыг хүн нэр гаргахтаа нас бүс ажил мөржил зан үеийн онцлог зэрэг олон үзэгдэл тооцож бодно. Тухайн өвчнөд өртсөн болон өртөж болох хүн амыг тодорхойлж улмаар анхдагч сэргийлдэг рисктэй болов буюу өртөмгийн хүн ам ба бүлрүү чихэлсэн зохион байгуулах боломж бүртгэнэ. За одоо дараагийн агшингийн судалгаа тухайн цаг хугацаанд snapshot хийдэг. Тэг тухайн агшингийн судалгаа snapchat хийдэг гэж байгаа юм шиг snapshot хийдэг. Тэг snapchat гэдэг агшингийн судалгаатай snapshot агшингийн судалгаа. Тухайн цаг яг одоо агшин түрүүн дискретив бол ингээд илүү тархалтаар ингээд үнхий тэгээд хүн ам зүй газар зүүн байршлага одоо энэ болохоор зөвхөн тухайн цаг хугацааны тархалт snapshot буюу тэг агшингийн судалгааг тархалтын судалгаа агшингийн судалгаа мөн л гэж тархалтын судалгаа гэж нэрлэдэг. Агшингийн судалгааны цаг бус лавлгаа хүн ам, төвөг хүн ам тэнгүүдээ өртөлтөн өвчтэй одоо ингэ дөрөв болохоор өртөлтөн өвчтэй, өртөлтөн өвчнгүй, өртөг өвчтэй гэдэг ингээд байгаа даа. Агшин тодорхой нэгэн хүн ам байна. Тэнгүүдээ өвчин бол түүний шалтгаан дээр мэдээлэл тавьжуулаад өвчин зүйл нөлөөсөн өвчтэй, өвчин зүйл нөлөөлөг өвчнгүй, өвчин зүйл нөлөөлөг өвчтэй, өвчин зүйл нөлөөлөг өвчгүй гэдэг агшингийн судалгаан дээр энэ дөрөв орж ирнэ. За ингэж яваад агшингийн судалгаанд анализ хийхэд өвчин болон өвчнгүй эрсдэлтийн хөлний нөлөөллийн тархалтыг яриад тэгэхээр эрсдэл хүчин зүйл нөлөөсөн өвчтэй өвчнгүй, эрсдэл хүчин зүйл нөлөөлөөгүй гэхдээ өвчтэй өвчнгүй. Агшингийн судалгааг сонгохдоо үндэслэн ховор өвчин бол тохиромжгүй, эрсдлийг нарийн тас шинэ өвчл бас харьцангуй тархалтыг зөвхөн өгдөг. Өвчлөлөөс өмнө өртөлтөөсөн их тохиромжгүй. Харьцангуй бага. За агшингийн судалгааны давуу тал нь болохоор судалгаанд оролцогчдын сонгохдоо нийт хүн амаас сонгодог. Судалгааг богино хугацаанд явуулдаг, өртөг багтай эрүүл мэндийн судалгаанд ашиглах боломжийн мэдээ баримтыг бий болгодог, эрсдэл хүчин зүйлийн тодорхойлох боломж олгодог. Агшингийн судалгаа за энэ тохиолдол хяналтын судалгаа case control тухайн хүн ихийн тохиолдол хяналтын судалгааны тодорхойлол өвчлөлийн тохиолдол болон түүнд нөлөөлөх эрсдэл хүчин зүйлийг илрүүлэн тэдгээрийн хоорондын хамаарлын судалгаа тийм эрсдэл хүчин зүйлийг судалчлаа. Тэгээд тэдгээрийн хоорондын өвчлөлийнхөө тохиолдолд эрсдэл хүчин зүйл харьяах нь хамаарлан судлаа ба энийг тохиолдол хяналтын судалгаа гэдэг. Тэгэхээр энэ бол нөгөө үр дүнрээс эхлэх буюу outcome-аас эхэлдэг судалгаа. Эхлээд нөгөө судлаач ямар өвчин байна, хин өвчтэй вэ? Өвчтэй болон өвчнгүй бүлгийг сонгож аваад эргэмж байдлаар ямар нөлөөллүүдэд тухайн хүн өртөөд байгаа юм бэ гэдгийг судлана. Тэгэхээр тухайн өвчтэй өртөөгүй тохиолдол хяналтын судалгааны аргачлал боловсролтой хүчин төгөлдөр байдлыг хангахын тулд хоорондоо төстэй зөвхөн судалж буй хүчин зүйл өртсөн эсгээр ялгаатай судалгааны бүлгүүдийг сонгох асуудал онцгой ач холбогдолтой.
олон тохиолдол буюу тохиолдлын бэлтгэл ялах шинэ бүлэг шалгуурын тодорхой хэнд хэрвээ тохиолдол хяналтын судалгаанд хяналтын бүлэг байх бол ямар судалгааны ангилал вэ? Descriptive судалгааны тохиолдол цуврал судалгааны бүлэг case series хяналтын бүлгийг сонгох чухал тохиолдол тодорхой хүн хяналтын бүлэг сонгохыг 1929 онд Raymond Pearl, Johns Hopkins биостатистикийн профессор Swigger өвдөх нь хавраас хамгаалах хүчин бүрх болж гэсэн таамаглалт төвшүүлээ. За тэгвэл хяналтын бүлэг гэж юм гээд асуулт гарч хяналтын бүлэг нийт хүн амын өвдөөгүй, нөлөөлөл бүртөөгүй, хүн амыг төлөөлж чадах чадвартай байдаг. Өртөмхий хүн амын дотор сонирхож байгаа хүчнээс хамдруулах сонгож авсан төвөөр тохиолдол хаанаас онгоц тэр хүмүүс хяналтын бүлэг өвдөхнээс өмнө хяналтын тохиолдлын бүлэгт адилхан судалгаанд оруулах хасаа шалгуурыг бэлтээд байна. Ажиглалтын судалгаан дотор descriptive, analytic, cohort, эколог, багшийн тохиолдол хяналт орчиндөө туршлагын зөв нэмэгдсэн хүн амд cohort судалгаа түрүүн бол илүү өртөх магадaltaй ингээд хүмүүс өртнөгөөс одоо л ямар ч үр дагавар илрээгүй хүмүүсийг хамруулаад ирээдүйд үр дагавар гарах эсхийг судалдаг. Cohort судалгаа хүн ам буюу их олонтгоо эрүүл хүн амаа нөлөөлтөрсөн нөлөөлтөртөөгүй цаг хугацаа судалгааны чиглэлтэй тэгээд өвчтэй эрүүл хүчтэй эрүүл гэж ангилнаа. Retrospective судалгааны ховор өвчл олон оны ихэнх эпидемиологийн судалгааны төвлөрсөн ажиглалтын туршилтын гэдэг ингээд хоёр хуваачсан. Ажиглалт дотор нь нөгөө descriptive, analytic, системчилсэн гэдэг ингээд нөгөө туршилт нь болохоор эмнэлзүй хээрийн бүлгэнд явчихсан. За descriptive бол хүн газар хугацаа, analytic нь явж байгаа тохиолдолд cohort ямар ч байсан энийгээ ялгачаад нэг л ингээд ялгаад өнөөдөр гайгүй болчвол нөгөө нэг ядчил маргааш ингээд тараад бичгэд бас болох байхад болж байна. Эпидемиологийн судалгааны салбар бол ажиглалтын төвчлэн гэдэг АТ гэдэг хоёр хуваачсан. Тэгвэл бид хэд бол энэ ажиглалтын дотор л нэг descriptive буюу төсөлнтэй аналитик дотор тохиолдол хяналтын cohort-ын агшны авч системчилсэн тайм гэдэг. За ямар ч байсан энэ л юм чухал. За сүүлийн нөгөө үсэж хэлэх халдвар төвчний эпидемиологийн халдвараас сэргийлэх халдварыг бууруулах чиглэлийн
гэдэг нь яг хамгийн сүүлд үсэж хэлсэн чинь тэгээд дээрээс нь утасны шалгалт тэмцээн юмыг гээд нь бас асууж магадгүй. Тэмцээ боч. За хамтаа цагт болж байна. 11 цаг 40 минут. Халдвар төвчин гэдэг нь өртөмхий бие махбод өвөрмөц зэрэг төрөгчөөр халдварлагдахад үүсдэг хүчин. Халдвар төвчнийг гинжийлэх нь өртөмхий бие дамжих их уурхай гэж байна. Өртөмхий бие махбод өвөрмөц зэрэг төрөгчөөр халдварлагдах үүсдэг хүчин юм аа. Тодорхойлт эмгэг төрөгч бишир биднийг амьдралын үйл ажиллагааны байгаль засаг орчин болж байдаг тодорхой төрлийн эвсийн нийцэр буюу популяц хэлбэг халдвартай орчин, халдвар хадгалагч, ням, вирус, шинжлэх зон зэн. За энийг өстой шийдлэхгүй болох нь бараг хийлгэж авах. Хамт байгаа олон өвчний хуралдааны би сайн уу цагаа оошгүй. За ямар ч үсэн 25 За сая бол бас ямар ч байсан ихний буй 25 минутын хугацаанд ямар ч байсан гэсэн хөрхөн шаад эргээд юмуд бол яг уншсан байсан. Тэднийгээс сэргийлээ. Тэг маргааш бид шууд амир бүгднийг санахгүй ч гэсэн ямар ч байсан ганц хоёр санаж байгаа зүйл хэрэгтэй байх гэж бодож байна. Тэг ямар ч энийг гоё ингээд татгалчих гэж бодлоо. Яхав ингэж бэлдсэн маань одоо яг одоо маргааш нэг өдрийн шалгалтын хугацаанд бас энэ маань хэр нөлөөлсөн байна, хэр үр дүнтэй байсан бэ гэдгээ бас өөртөө эргээд дүгнүүл илүү гоё үр дүнтэй болох байх гэж бодлоо. Тэгээ би бас би шалгалтын дээр за тэд давлаахийн ямар часан гайгүй шүү гэдэг юм бас хийе гэж бодож байна. За тэгээд үл одоо part 2 одоо цаг 11:44 болж байна. Гэхдээ нэг амар 4 цаг гэсэн юм чинь одоо бол нэлийн жоохнуудын анилдаа нойр үрээдүүл эхэлсэн байна. Тэгэхээр ямар ч байсан одоо дараагийнхны жоох юм уншиж байгаа. Тэгэл ер нь нэг амрыг даал гэж бодож ажил бол жоохон ударчлаа. Нэг тиймэрхүү. Яг уу цагаа тулсан гэсэн. Гэтэ ямар ч байсан одоо нүг бодож байгаа юм л авдаг. Яг уу ямар ч байсан би үл хийж гин. Би нөгөө би хичээж байгаа штэ гэдэг л тэр зүйлээс надад яг одоо мэдрэгдэж байна. Тэр хэрэг энэ үр дүнтэй яхмал би эндээс бремер урам авах гэдэг яг болохгүй байсан ч гэсэн ямар ч байсан ингэж хичээж байгаа шүү гэдэг юм а бас өөртөө үлдээ гэж бодлоо. Одоо болохоор өөр хичээл. Тэг яг бүр амар би нөгөө маргааш аягүй бол бүр амар чадахгүй баха гэж бодоод өнөөдөр жоохон ч гэсэн хараад уншсан тэр баг гэж бодчих. За сэтгцэн эрүүл мэндийн тухай юм би ойлголтой. За сэтгцэн эрүүл мэндийн бол пассаж буй сэтгэл яатра буй эмчлэл хийсдгүү сэтгцэн юм судлал сэтгцэн гим судлал гэж яг Монгол төгжсөн. За ингээ хүмүүс ингэж ханддаг байсан дээр эднэр жах уу. За
сэтгцэн эмэгтэй хүмүүстэй бол анх бол стигма буюу муу нэрийн шошго зүөх механик гаруудыг хэрэглэж нутгад ус хэмжээл авчлагын механикчсан сэтгэл засал гэх мэт юмыг бол одоо нэрлэдэг байсан. Тэгээд нийгмээс тусгаарлах буюу мэдээллийн өсгөлөнд оруулах эмгэгшүүлэх буюу энийг болохоор госпитализм гэдэг байна. За анх Филипп Пинел гэдэг 1793 онд л одоо энэ хүн за сэтгцэн эмгэг судлалын хөгжлийн үе бол шинжлэх ухааны өмнөх үед анх эртний грек римийн үеийн сэтгцэн эмгэг судлал, дундад зууны сэтгцэн эмгэг судлал, Пинелийн сэтгцэн эмгэг судлал, Конолын сэтгцэн, Крепелиний сэтгцэн судлал, орчин үеийн сэтгцэн судлал гэж байх нэ. За сэтгцэн эрүүл мэндийн шинжлэх ухааны хөгжлийн орчин үе буюу 20 дугаар зуунд хавчлаггүй байлгах систем буюу no restraint нийлдэхүйн хаалганы систем буюу open door төвлөрлийг саарамжуулах буюу эмнэлгээс гадуурх тусламж орон нутагт нь байршлуулсан эмчилгээ сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвүүд амталтаар тусламжуулах гэрийн эмчилгээ зэрэг боловсруулсан юм. Нэрээ тэгээд дээрээс нь бид эдгээр болохоор багш бид эдийн шалгалтын дээр илүү нөгөө нэг эрүүл мэндийн нийгмийн ажилтан ямнаа юу их ингэж маш их асуудаг учраас магадгүй тэр чиглэлийн асуулт шүүлгүүдийг бас авах байх гэж бодсон. Тэгэхээр тэр юмудаа байдлаар харах хэрэгтэй байх. Угаасаа маргааш орой тарж урж чижээл амар ядарсан над баг эдгээр юм унших тэнхэл байхгүй байх гэж бодсон. Тэгээ өглөө нэг жоохон уншин тийм юм чинь аль болох одоо нэг жоохон уншуул ядаж маргаад иргээд сэргээхэд бас амар байх гэж бодож байна. За тийм байна. За энэ дээр ингэж яваад за сэтгцэн одоо эмнэлэгших буюу госпитализм үзэгдлээс зайлсхийх нийгэм хамт олонны тулгуур сэтгцэн эрүүл мэндийн тусламж за манайд болохоор нийгэм хамт олонны тулгуур сэтгцэн эрүүл мэндийн тусламж байгаа. За сэтгцэн нөлөөд эмийн эмчилгээ хийх болон 1952 оноос хойш сэтгцэн эмгийг эмчлэх өрмөц үүсгэх буюу 7 хүмүүлийг эмийн байж бас ингэж гарсан байх нэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтоор эрүүл мэнд гэдэг нь хүн зөвхөн өвчин эмэггүй байхдаа өгөө бие биелдээр оюуснаа нийгмийн амьдралын сайн сайхан байдлын тогт бүрдлийг бэлгэлдэг. Бие махбодын хэрэгцээ, сэтгэл зүйн хэрэгцээ, нийгмийн хэрэгцээ бол мэдээж чухлаа. За бие махбодыг бол бие махбодын өвчин эмэггүй байх, зөв хооллох, зөв устгах, хорон байртай байх, эрүүл мэндийн хослолтыг хамгаалах, сэтгэл зүйн хөдөлгөөр мэдээж багш бас ямар хүнийг одоо эрүүл сэтгэл зүйтэй хүн гэж асуудаг. Энэ болохоор зоригтой, нийгэм бие авч явах чадвартай, өөрийгөө хайрладаг, итгэлтэй, бусдаар үнэлүүлж чаддаг, тодорхой төрөх хүлийн зохицолтой, сэтгэл өөдрөг гэх мэт байдаг. За тэнгууд энэ дээр ингээд тусаа ингээд зөвхөн бие махбод гэлтгүү, сэтгэл хөдлөлийн хэмжүүр гэх нэг тустай байна. За сэтгэл хөдлөлийн болохоор өөрийгөө бусдад илэрхийлдэг, бусдад хайрлагдаж байгаа мэдэрдэг тий. Хүмүүст илгэмсүү сайхан ханддаг, сэтгэл хөдлөлөө барьж чаддаг, тухайн нөхцөл тохиолдолд сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг, сэтгэл хөдлөл нь харьцангуй доктортой байдаг. Байдвал оюун санааны хувьд эрүүл зангуул хөвшүүлсэн, нийтээр хүлээн зөвшөөрөх хэм хэмжээг дагаж мөрдөг, шашны итгэл үнэмшилтэй, тавьсан зорилготой хэрэгжүүлэх чадвартай юмыг байдаг бахны. Би цагаа ялаа. Цагаа би түрүү марцсан биш. Одоо буцаад 27-оос эхлүүлчих. Бас нэг хөөрхөн 5 минут явчлаа. За яах вэ? За одоо болохоор сэтгцэн уншиж, сэтгцээр болохоор одоо саяхан ихсэн хэсгээр арай гайгүй жоохон басга мэддэг юмнууд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт хэрэгж орсон бол нийгмийн эрүүл мэндийн эмчилгээ, гэр бүлийн сайн гишүүн, хамт олонны найз, үнэн сэтгэлээсээ нэр хүндтэй олон нийтийн ажиллагаа хариуцлагатай их томдох гэх мэт ордог. За сэтгцэн эрүүл мэндийн салбар шинжилгээ ухаан болон хийл цэцлэн өнгөсөн мансуурлах хүүхэд бэлэг гаргалзав. За энэ миний бол багш нэг асуух бах уу. За нийт хүн амыг сэтгцэн эрүүл мэндийн байдлаар сэтгцийн хувьд эрүүл сэтгцийн тулгамдсан асуудалтай хүн, сэтгцийн эмэгтэй хүн гэж ангилдаг. Тэ? Энэ айгуу чухал тодорхойлолт тэ. Нийт хүн амыг сэтгцийн эрүүл мэндийн хувьд сэтгцийн хувьд эрүүл сэтгцийн нийгмийн тулгамдсан асуудалтай сэтгцийн эмэгтэй хүн гэж одоо 3 ангилдаг. За эрүүл сэтгцтэй хүн ямар нэгэн сэтгцийн эмгэггүй амьдрах буй нийгэм хүрээлэнд байгаа орчиндөө дасан зохицох чадвартай өөрийн бүх чадруудад дайчилж үр дүндээ ажиллах нийгэмд цохих хувь нэмрээ оруулах хүнийг хэлнэ. За сэтгэц нийгмийн тулгамдсан асуултын өгöd бол нийгэм сэтгэл зүйн гаралтай зохистой шийдвэрлэх шаардлагатай сэтгцийн төр зүрийн хямралд өртсөн хувь хүнийг тэгэхээр энэ бол бас арай өөр тодорхойлолтуулаа явчихж байна шүү дээ. За эрүүл багш угаасаа энэ дээр асууж магадгүй юм тий.
эрүүл сэтгцтэй хүн нийгэм сэтгэл зүйн тусламжийн асуудалтай сэтгцэн эмэгтэй хүн гэж байна. За тэгвэл эрүүл сэтгцтэй хүн гэдэг бол саяны хэлсэнчлэн дахиад нэг харж байна. Ямар нэгэн сэтгцийн эмгэггүй амьдарч байгаа нийгэм хүрээлэн орчнод тасан зохицсон чадвартай өөрийн бүх чадвараа дайчлаад үр дүнтэй нийгмээ зохицсон. За тэгвэл сэтгцэн нийгэм тулгамдсан асуудал гэдэг бол нийгэм сэтгэл зүйн гаралтай, зохистой шийдвэрлэх шаардлагатай сэтгцийн төр зүрийн хямралд өршсөн хувь хүнийг хэлдэг байна. Төр зүрийн сэтгцэн нийгэм гэдэг бол нийгэм сэтгэл зүйн харин гаралтай, зохистой. За хэрвээ нийгэм сэтгэл зүйн зөрүүг мэдээд ажилгүй амиа хорлох, зөв зохистой шийдвэрлэхгүй бол нийгэм сэтгэл зүйн гаралтай хүн сэтгцэн эмэгтэй болох магадлалтай. За одоо ясаж энэ чухал сэтгцэн эмэгтэй хүн гэдэг бол өвчний олон улсын 10 дугаар ангиллын 5 дугаар бүлгийн сэтгцэн болон зан үеийн эмгүүд бүлэг заасан онцлогийн шалгуураар онцлогдож болох өвчнөр өвчлөгдсөн хувь нэгтэй. За өвчний олон улсын 10 дугаар ангиллын 5 дугаар сэтгцэн эмэгтэй хүн гэдэг бол өвчний олон улсын 10 дугаар ангиллын 5 дугаар бүлгийн сэтгц болон зан үеийн эмгүүдийн бүлэг заасан онцлолтын шалгуураар 10 дугаар бүлгийн 5 дугаар ангиллын сэтгцэн болон зан үеийн эмгүүд бүлгийн заасан онцлолтын шалгуураар онцлогдож болох өвчнөр онцлогдсон хувь хүнийг хэлдэг байна. Энэ хүнийг сэтгцэн. За сэтгцэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ түүний шалгалт сэтгцэн эрүүл мэндийн анхан шатны тусламж, сэтгцэн эрүүл мэндийн 2 дахь шатны тусламж, үндсэн мэргэжлийн тусламж, сэтгцэн эрүүл мэндийн 3 дахь шатны төрөлцсөн мэргэжлийн тусламж гэж байна. За сэтгцэн эмэгтэй хүний нэр төрийг гутаах муу нэрийн шошго зүг бүдүүжил өвчтөн тухайн нэрийг одоо оншиг авснараа дарамт үүснэ муу нэрийн шошго нэлвлэн гадуурх нь өөртөө итгэхгүй болно өөрийгөө хайрлах хүндэтгүй болно хөдөлмөрийн чадвараа бие чадвараа алдталтай болно ингэсээр муу нэр хоч өгөхийг тамгалан хийх одоо ийм гинж холбоонд ордог. За сэтгцэн эмэгтэй өвчний гэр бүлийнхний нэр төрийг гутаах муу нэрийн шошго гэдэг бол мөн ичхүүр гэмшил утар төрн гэр бүлийнхний болцоо муудна гэр бүлийн гишүүд тусламж үзүүлэхгүй байл ядуу дараа болно гэр бүлийн гишүүд байнгын сэтгэл зүйн дарамттай байна олонний өмнө өвчнийх нэрээр дуудах цоллох нь одоо эргээд бас гэр бүл дамд учруулдаг сэтгцэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэр хүндийг бууруулах муу нэр шошго гэдэг бол тусламж үйлчилгээний нэр хүндийг улам мунгана өвчнөд номхотод тусгаарлах хэмжлэг хийн тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагын нэр хүндийг өгнө санхүү бүрэн тусламж үйлчилгээ модно хамт олон чинар бодно хамт олон хөсгөн тусламж үйлчилгээний үйлчилгээ бүгдээ модно. За сэтгцэн эрүүл мэндийг хамгаалах гэдэг бол хүн амд үзүүлэх сэтгцэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохион байгуулж сэтгцэн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн анагаах ухааны нийгэм сэтгэл зүйн эдийн засгийн сэтгцэн эрүүл мэндийн энэ болохоор дэмжих гэдэг бол за Монгол улсын сэтгцэн эрүүл мэндийн Монгол улсын сэтгцэн эрүүл мэндийн 2012 оны шинжилгээс сэтгцэн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр Хавайн тухаглал Мадридын тухаглал оюуны хамтцаг хүний эрхийн тунгалаг сэтгцэн эмэгтэй хүмүүсийн хамгаалалт сэтгцэн эрүүл мэндийн тусламжийг сайжруулахаар баримтлах 25 зарчим наркотикийн бодисын тухай конвенц сэтгцэн нөлөөт эмийн тухай конвенц зэрэг ордог. Сэтгцэн эмгэг үүсэх шалтгаан шашны үзэл үлгэр домгийн ойлголт Гиппократ 2400 жил нэртэй шашингүй үүслийн үүдэн сэтгцэн эмгэг ямар нэг материалын зүйлтэй холбон тайлбарлаж эхэлсэн. Гиппократын 4 шингэний онолтой цус, шар цус, хар цус, саспик, краса, дискраза байна. Солиор хүсэл бол номхон солио, хуурай солио гэж байдаг. Хуурай солио илүү цус илүүдсэн юм байна гэж үздэг. За биологийн хувьд болохоор насны өвчнөл хүүхэд өсвөр нас, эд нас, тарих насны сэтгцэн эмгэг хүүхний биологийн онцлог нейротрансмиттерийн солилцоо, бензин солилцоо, витамин солилцоо, хромосомын бүтэц тооны өршил, биеийн өршил халдвар гэх мэт байна. За энэ их чухал юм орж ирлээ.
Америкийн оншилгоо гарын авалгыг Америкийн 5 дугаар ангилалд өвчний олон улсын ангилал ордгоо. 4 дугаар ангилал гэнэ. Сэтгцийн эмгэг бол органик бус шалтгаанд гэж ангилдаг. болоод байна. За энэ дундаа бол дэлхийн эрдэмтдийн байгууллагаас хэлбэршүүлсэн хувилбар болох 25 сэтгэц төрхүүлдэг эмгээг хаан шатны төвшин наслуугийн ангилал хам шинжийн илгэсэн хоёр утсыг Сэтгцийн эмгэг үндсэн ангилал нозологийн ангилал хам шинжийн ангилал. Нозологийн ангилал халдвар шалгаан тархины ус. за наслуугийн ангилал бол голбоо сэтгэц төрхүүлдэг ус шалтгаанд халдварын шалтгаан, тархины хэвлэлийн шалтгаан, сэтгэлийн шалтгаан буюу Өвчний олон улсын 10 дугаар ангилалд F0 буюу сэтгцийн органик эмгэгүүд F1 сэтгц, F2 шизофрен, F3 сэтгэл зүйчилтийн эмгүүд, F4 сэтгэлийн шалгах сэтгцийн бодлогдсон юм. Логийн ангилал бол 5 хам шимт бол бишрэн тусламжийг төвшөнд бол илүү болон за бүгдийн чаддгүй маа. Ядаж лиг зурнаас нь чухал хэдэн зүйлсүүдээ хүний хэмжээлээр суралцсан төгсөж байгаа болон за энэ дараагийн нөө юм уу ялгадаг энэ жоо хамгийн хэцүү дээ. сайн байцгаана уу одоо та бүхэнд сэтгэл хөдлөлийн юмс зохион байгуулж байгаа дараагийн лекцийг төлөвлөе. За бидний 2 дугаар лекц маань сэтгцийн эмгэгийн үеийг түгээмэл өдрөг шинж тэмдэг хам шинжлэх сэтгцийн эмгэгтэй өвчтний шинжлэх аргуудын талаар байгуулна. Сэтгцийн эмгэгийн үед илрэх шинж тэмдэг хам шинжүүдийг ойлгохын тулд сэтгцийн олон талбар ажиллагаанууд хэвийг эрүүл мэндийн хэлхийн яаж явагддаг талаарх хэлхийдээ байх шаардлагатай. Энэ удаагийн лекцээр зарим сэтгцийн үйл ажиллагааны бөгөөд субъект гэдэг нь юмс үзэгдлийн тарих мэдэн хойгож өөрчлөх гэж буй хүн. За объект гэдэг нь хүний тань мэдхэн үйл ажиллагаа чиглэлгүй зүйл буюу юмс үзэгдэл юм аа. Өөрөөр хэлбэл тухайн хүн ямарваа нэгэн зүйл юмс үзэгдэл гадаад дотоод шинж тэмдэг дотоод хамаарлалд холбоо хэлэх энэ чанарыг ойлгож танин мэдэх энэ үйл ажиллагааг танин мэдхэн үйл ажиллагаа гэж нэрлэдэг. Танин мэдхэн үйл ажиллагаа нь хоёр үндсэн чиглэлийн явна. Нэгдүгээр мэдвэрч танин сэрхүү гэдэг бол танин мэдхийн хамгийн анхны шат буюу юм үзэгдлийг ганцхан уураг дахин тусаа сэрлийн тусламжтайгаар хүн өнгө зүс тоо хэмжээ гэх мэт зүйлсүүдийг тусгадаг. ухаалбал хараа сонсголт үнэрлэхүүн хамтлагын харьцны явдал байхаас гадна тухайн хүлээн авах аралтыг хүлээн авах за захын эрхтэн сэтгэл байдалд хүлээн авах дотор эрхтэнд байдалд хүлээн авах за дотор эрхтний гадна байдал
багшнууд гэх мэт ямар хэлбэр хувааж энэ нөө сэлэрдэг за энд нь тогтоохойг үдэл хойш болон өмнөх баагүй жайлныг айн дусанжийн энэ дээр бол явуулчихсан 48 минут. 50 минут болгоч. Би цаг болгож утас гэтээ өрөхгүй юм шиг байна. Гадаа ялтчихгүй нэлээд жоохон урагшилж би ядаж. Ингээд зохгүй юм байна. Пирамид. Тэгээд яг энэ бичлэгийг 30 минут 30 минут байх туу. Ядаж тэнгитэ байлуулах нэг амар нэргүй бэ гэж бодохгүй байгаа. Хамгийн боломжтойгоор нэг 12 хүртэл суугаад ямарч байсан. За яг уг нь бол 22 цагаас 2 цагийн хооронд унтах хэрэгтэй. За тэр үедээ биш юм а гэхэд ядаж нэг 30-аас цаг хоёул ядаж огт байхгүй байжснаас ганц хоёр зүйл толгойд үлдчих магадгүй байх гэж бодож байна. За өглөөний минь би оройны 12 өнгөртөлийг сууч юмаднуудад тусгаад тэгээд өглөө 5-д боссон байхгүй. Өнөөдөр болохоор 2 дахь өдөр. Өнөөдөр болохоор бас ер нь бол маш чухал хичээлийнх. Өчигдөр бол бас яах вэ? Өчигдөр болохоор өнөөдөр болохоор айгүй чухал. Тэгээд би уг нь шинэ босох төлөвлөгөөтэй байсан боловч би өчигдөр адилхан 12 дахь өнгөрөөж унтаад тэг гол нь би шин дунд нь босоогүй босч чадаагүй нойр үрээд тэгээд сая 4 цагт за ганцхан цагийн ч гэсэн хаа юмтэй гэж бодоод энэ 7 оны хугацаанд бол тодорхой хэмжээнд бол миний нойрны ритм ингэж эхэлж байна. Энэ маань энийгээ яг үлдээж байгаа нь бас өөртөө ч гэсэн тодорхой хэмжээгээр одоо би нөгөөчтөр хэлсэн шүү дээ. Би ингээ хичээгээд надад үр дүн гарахгүй байгаа жоохон тийм хүн байгаа. Гэтэ ямар ч байсан хичээж байгаа шүү гэх юм. Тэцээгээ хичээлийн төлөө нойр тусдуу 7 тэцээгээ хичээлд амжихын тулд бүр гэрээсээ хороол хүртэл тэгсээ барьсан багш маань намайг ойлгосон гэж